Хурлаас 2025-ыг бол оныг бол иргэдийн оролцооны жил болгон зарласан байгаа. Хотын хөгжилд иргэдийн оролцооны жил гэдэг ийм жил болгон зарласан. За энэ хүрээнд бид бас хоггүй орчин бидний оролцоо гэдэг энэ бүх нийтийн цэвэрлэгийг хагасаа бүтэн сайн амралтын өдрүүдээр хийгдэж байгаа. За тэгээ энэ яагаад одоо иргэдийн оролцооны жил болгоо зарласан бэ гэхээр энэ хот одоо хог цэвэрлэгээ гэхэд зөвхөн одоо нэг хэсэг нь цэвэрлээд гэдэг юм уу те нөгөө хэсэг нь цэвэрлэхгүй юм болохоор нөгөө цэвэрлсэн хог маань ингээ буцаж хийсч ирэх юм байгаа. Тэгэхээр бүх иргэн ийм оролцоотой байя гэдэг үүднээс ийм оролцооны жил болгон зарлчаад байгаа. А дээрэс нь 2026 оны 1 сараас манай баруун орчсон одоо хотын зэрэглэлтэй болж байгаа. Засгийн улсын хурлын тогтоол гараад баруун орчсон бол баруун хот болохоор байгаа даа. Тэгэхээр мэдээж энэ хот болох чинь энэ хотын иргэд маань бас ийм цэвэр орчинд тэгээд ногоон байгууламжтай ийм амьдрах ёстой гэдэг үднээс бид бас баруун орчмын хурлын төлөөлөгчид тамгын газрынхан багийн ажлын алба гэх ингээд игнээ бүрээр хуваагаад ингээд айл өрхүүдэд энэ мэдээллийг хүргээд ингээд явж байна. За мөн одоо 2027 онд манай баруун орчмын 70 жилийн болно. За ойгоо ухтаад бид бас энэ бас айл өрхүүдийг хашаа ороондоо мод зүлгээ тариач. Энэ 27 оныг ухтаад хашаагаа одоо янзлаад ойр орчмыг янзалцсан, хашааныхаа өнгө үзмжийг янзалцсан ийм байдлаараа ухтаад одооноос эхэлэхгүй бол мөдөл нөгөө 27 он манд болчихно те. За тэгээ баруун орчмонд одоо ойг ухцсан зочид гүйчт ингээд ирэхэд бол бид бас ийм өнгө үзмжтэй хоггүй за тэгээ ийм ногоон байгууламжтай ийм орчинд амьдрах хэрэгтэй байна гэдэг үднээс бид бас энэ мэдээллийг бүгд одоо өнөөдөр бол манай баруун орчмын одоо бүх төлөөлөгч ингээд баг дээр ингээд ажиллаж байгаа. Төлөөлөгч, тамгын газрын албан агчид нар маань. За маргааш бид нар бас энэ сургуулийн сурагчдад бас энэ мэдээллийг өгье гэж. Бас энэ хотын хөгжилд хүүхдүүдийн оролцоо ямар байх вэ те? Хүүхдүүд маань бас ингээ хогоо хайчдаггүй. Дээрээс нь аав ээжтэй ингээд бас ийм байх ёстой гэсэн штэ гэх нэг шаардлага тавьчихдаг те. Ийм болёо гэд ингээд тал бүрээр оролцоол ингээд явж гин. Тэгээд танаахаар би одоо энэ 9-өөс 13 дугаарыг нэг хариуцж байгаа. Тэгээ ингээд ороод хэсгийн ахлагчтайгаа цаг ингээ мэдээлэл хүргээд явж байгаа шүү. Тэгэхээр энэ цэвэрлэгээндээ идэвхтэй оролцоорой гэх юм мэдээлэл байгаа юм байна. Багийн ажлын албан